Эрхэм хүндэт Монгол ба хэрийн чандад байгаа монголчуудаа намайг Биртан гэж гэдэг. Би Унгар улсын Будапештийн Өтөшлүүранд их сургуулийн Монгол Батүвазын тэнхний эрхийг багш байна. Чин сэтгэлээсээ халуун мэндийг дэвшүүлж байна. За надад хэрийн монголчуудын ёс заншил, уламжлал, нүүдэлчдийн амьдрал маш их таалагдж байна. Монгол хүмүүсийн цэвэр сэтгэл бас их дотн байгаа учраас монгол хэл, монгол соёл сурч үзэж байна. Энэ удаа энэ Зандаа шатар дараагийн Унгарт ажилласны үед зохион байгуулсан энэ үйл ажиллагаанд оролцоход их таатай байна. Та бүхэнд сайн сайхныг хүсье. Хамгийн олон монгол судлаачид, монголоор ярьдаг судлаачид, Монголын үг түүхийг судалсан судлаачид Унгар улсад байдаг. Тэгэхэд монгол судлалыг хөгжүүлэх нь Монгол улсын нэр хүнд, одоо Монгол улсын түүх соёлыг сурталчлан таниулахад одоо Унгар улс бол Европтой тэргүүлэх үүрэг гүйцэтгэдэг гэж хэлж болно. Эрдэмтэд монгол судлаачид Монголыг зорж, Монголын хэл бичиг үг түүхийг наривчлан судалсан. Тэгээ энэ бол одоо Монгол улсын бас тусгаар тогтнол бие даасан үндэсний онцлогийг харуулж байгаа төдийгүй дэлхийд даяар дархан сурсан монголчуудын үнд зүйлийг identity гэж лондоочлыг бол тод хонор харуулж байгаа юм төвүүд.